Эрхэм шүү дээ. Монгол Улсын их хурлын гишүүн М Мантха нарын 10 гишүүнээс 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хилцэг хэсэг асуудлыг 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хурлаанаар хэлцэж шийдвэрлэж анхны хэлцүүлэлтүүд бэлтгүүлэхээр байгаль орчин хүнсөд аж ахуйн байнгын хороо шилжүүлсэн болно. Байгаль орчин хүнсөд аж ахуйн байнгын хороо дээрх хуулийн төслийг хилцүүлэх бэлтгэх үүрэх ажлын эсэхийг 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 22 дугаар тогтоолоор байгуулсан бөгөөд ажлын эсэхийг Улсын их хурлын гишүүн Ж Батэрдэн миний бие ахалж бүрэлдэхүүнд нь Улсын их хурлын гишүүн Д Жаргал сайхан, С Замира, С Лүндэг, Н Наранбаатар, Эрс Сэддорж нар ажиллаа. Энэ хугацаанд ажлаас 3 удаа мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх баг 9 удаа оролдож хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх нийт 26 зарчмын зөрүүтэй санал, хөгжлийн бодлого төлөвлөлтөө түүний удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан саналын том явдлыг бэлтгэлээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд газар зүйн байршил, экологийн онцлог, дэд үтсийн хөгжил, хүн амын нягтрал болон биологийн бусад нөөц, зах зээлийн эргэлтэнд тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлэх. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чанараас хамаарсан үнийн тогтолцоог бүрдүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүний нөөцийн бодлого, судалгаа, хөгжлийг төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих, чиглэл шалгуурыг тогтоох, бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээ бий болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд дэх төрийн бодлогын удирдлагын тогтолцооны цар хүрээг тогтоож, бүртгэл, хяналтын нэгдсэн цахим систем бий болгох, харилцааг зохицуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд холбогдох зохистой дадал, стандарт техникийн зохицуултыг мөрдөх, шаардлагыг хангуулах, чанартай уялдсан үнийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогыг төрийн дэмжлэг олгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт нийлүүлэлт, нөөц ашиглалт, бүтээмжийн дүн шинжилгээ хийх, түн суурилсан тогтвортой хөгжүүлэх зорилт төлбөрийг баталж хэрэгжүүлэх, орон нутгийн төвшөнд уг зорилттой төлбөрийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулах зарчмын чанартай зохицуултуудыг тусгалаа. Мөн хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн талаарх гаргасан зарчмын зөрүүтэй саналтай нийцүүлэн хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, хууль зүйн техникийн болон найруулгын шинжилгээ засваруудыг хийсэн болно. Зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэн тараасан болно. За хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлсэн шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа.